Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Жуделожи подкастын 75 дахь дугаар буюу 2025 оны хамгийн сүүлийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд та бүхэн дугаараа сонсоод тэгээд эх ондоо тэргээ сүүлд нь хэлэх үү ч гэх шиг. За тэргээс үлд нь хэлье. За энэ удаагийн дугаарыг оюун дэлгэр болон мега миний би хөтлөн явуулж байна. За манай оюука нэгэн сонирхолтой, за нөгөө талаасаа бас харамсалтай нэгэн кейсийг ярихаар бэлтгэсэн байна. За тэгээд энэ бол үйлдвэрлэлийн ослын улмаас нас орсон хохирогчдын ар гэрт хохирлыг нөхөн төлөвлөсөн ийм шүүхэн шийдвэр. За тэгээд түнчлэн бол бид хоёр сая ярьж хахад захирааны шүүх болон иргэний шүүх хоорондын бас нэг ийм сонирхолтой гэх юм уу, ийм шилжилт гэх юм уу тийм зүйл явсан ийм маргааныг танилцуулахаар бэлтгэсэн байна. За энэ маргаан маань болохоор анхан шатны шүүхээр 2024 оны 1 сарын 16-нд ороод за давзаалгах шатны шүүхээр 24 оны 4 сарын 11-нд за усын дээд шүүхээр 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 127 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. За энэ хүү маргаан маань хөдөлмөрийн эрх зүй за тэгээ хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйтай холбоотой одоо ийм маргааны төрөлд хамаарна. За тэгээ хөдөлмөрийн тухай хууль болон энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйтай холбоотой хууль тогтоомжийг энэхүү маргааны хүрээнд бол шүүхүүдээс тайлбарласан байдаг. За тэгээд энэ маань иргэний эрх зүйн маргаан учраас одоо нөгөө хувийн эрх зүйн этгээд хооронд үүсэж байгаа. За нэхэмжлэгч нь болохоор одоо ил гэдэг иргэн байгаа. За энэ нэхэмжлэгч маань болохоор нөгөө нас орсон хохирогчийн эхнэр байгаад байгаа. За хариуцагч маань болохоор нөгөө нас орсон хохирогчийн ажиллаж байсан одоо газар нь байгаад байгаа. За цаашдаа ерөнхийдөө ажил олгогч ажиллаж исэн газар ч гэдэг юм уу тийм байдлаар нэрлэвчий. За тэгээд нэг л одоо нэхэмжлийн шаардлага байгаа. Тэр нь болохоор нөхөн олгогчд 45 сая 380 мянга 133 төгрөг гаргуулах гэсэн. За энэ үнийн дүнгээ цаашдаа ерөнхийдөө 45 сая гээд бүхэлдгээд хэлээ явчий. За тэгээ маргааны үйл баримт нь юу болдог вэ гэхлээр за энэ нөгөө одоо нас орсон талигаач маань болохоор 2022 оны 7 сарын 6-ны өдөр за 7 сарын 6 гэдэг нь болохоор улсын баяр наадмын өмнөхөн байгаад байгаа. За тэгээд тухайн үеэр яасан бэ гэхлээр удирдлага нь одоо энэ талигачид үүрэг даалгавар өгсөн. За тэр нь болохоор хөдөө яваад хонь ингээд одоо ачаад аваад ирээ гэд. За энэ хоныг яах гэсэн бэ гэхлээр нөгөө наадам болж исэн учраас монголчууд чинь нөгөө баяр наадмын үеэр ингээд хонь гаргах ийм одоо заншлууд бас зарим нутгуудад байдаг. За яг энэ зорилгоор тэр авчирсан хоныг нь ерөнхийдөө ингээд гаргаад тэгээд төхөрөөд ерөнхийдөө ажилчдаа одоо ингээд дайдлага цайлтгах үйл ажиллагаа маягаар хэрэглэгчээсэн ер наадмыг тэгж тэмдэглэгчээсэн юм билээ. За тэгээ хохирогч маань болохоор тэр 7 сарын 6-ны өдөр яг одоо ажил олгогчхоо өгсөн үүрэг даалгаврын дагуу хөдөө яваад за тэгээд хөдөө яваад нөгөө хонио барихтаа ерөнхийдөө хөлнөөс нь ингэж барьдаг. За тэгээд хонио хөлнөөс нь бариад тэгээд машиндаа ингэж ачих явцдаа тархинд нь цус харуулт өгөөд тэгээд эмнэлгийн бүрэн тусламж авч чадлагүйг нь асуурсан байт юм билээ. За тэгээд байгууллагын зүгээс бол ерөнхийдөө үйлдвэрлэлийн осол гарч байгаа тохиолдолд бол зайлшгүй ингэж үйлдвэрлэлийн осол бүртгэх дүрм гээд одоо тийм захиргааны хэм хэмжээний акт маягийн баримтч үг гэм билээ. За тэрний дагуу ерөнхийдөө үйлдвэрлэлийн осол мөн гээд ингээд тухайн одоо дүрм заасны дагуу маш наривчлсан бүртгэл хөтлөх ёстой байдаг. За энэ тохиолдолд болохоор яг нөгөө ажлын байран дээрээ биш тэгээд ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг огт хэрэгжүүлээгүй одоо ингээд тусдаа нэг хөдөө яваад хон аваад ирсэн. Тэгээд тэр үедээ бол харавцсан гэж үзээд ерөнхийдөө үйлдвэрлэлийн осол гэж үзээгүй юм билээ ажил олгогч нь. За тэгээд ажил олгогчийн одоо энэ эхнэрийн зүгээ нас орсон одоо иргэний эхнэрийн зүгээс бол энэ үйлдвэрлэлийн осол мөн гэж ерөнхийдөө маргаж байгаа гэсэн үг. За тэгээд тухайн үед ажил олгогч маань үйлдвэрлэлийн осол гэж бүртгээгүй ч гэсэн мэргэжлийн хяналтын байцаагч үйлдвэрлэлийн осол гэж дүнсэн ийм актыг нөхөж гаргасан байт юм лээ. За тэгээд энэ явцад яасан бэ гэхлээр одоо ажил олгогч маань энэ мэргэжлийн хяналтын байцаагчийн үйлдвэрлэлийн осол гэж дүнсэн акттай маргаад за тэгээд захиргааны эргийн анхан шатны шүүхээс энэхүү одоо мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингү болгож шийдвэрлсэн. За тэгээд үндсэндээ юм шүүхээс гарч байгаа үр дүн юу вэ гэхлээр энэ тухайн осол маань бол үйлдвэрлэлийн осол биш байсан гэдэг ийм дүгнэлт шүүхээр одоо хүчин төгөлдөр болоод дуусгарласан байдаг. За тэгээд одоо энэ иргэний шүүхтэр болохоор талигачийн эхнэрийн зүгээс үйлдвэрлэлийн осол мөн байсан. Тэгэд мөн байсан учраас хөдөлмөрийн хуулийн зохицуулттэй тийм билээ. За үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалсан өвчнөө улмаас ажилтнанд одоо дараах тохиолдолд хохирлыг төлнө гэж байгаа. За эхнийх нь бол яг нөгөө эхнийх нь болохоор нас орсон биш нөгөө өвчнөөр өвчлсөн одоо гэмтэл учирсан ч юм уу тэр тохиолдолд яг нөгөө тухайн гэмтлийн хэмжээнээс хамаарат нөхөн төлбөр олох юм билээ. За хэрвээ
дараагийнх нь болохоор хэрвээ нас барсан тохиолдолд бол яг тухайн хүний одоо цалингийн 36 дахин нэмэгдүүлсэн тийм хохирлыг нөхөн төлөвлөлт юм бэл ар гэрт нь. За тэнгүүд манай нэхэмжлэгчийн зүгээс бол энэ хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-2 заасан энэ одоо нас барсан талигачийн цалин 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх одоо ойролцоогоор 45 сая орчим төгрөгийн энэ нөхөн төлбөрийг авахаар ингэж шүүгд хандж байгаа гэсэн үг. За тэгээд хариуцагчийн зүгээс бас тодорхой хэмжээнд маргадаг. За тэгээд захиргааны эргийн шүүхтэр тэр маргах явцдаа бас шинжээчийн дүгнэлт хийлгэж исэн юм байлээ. За тэгээд тэр тухайн шинжээчийн дүгнэлтээр бол одоо хохирчийн нас барсан шалтгаан нь бол ердийн өвчин оншид хамаарж ийн гэж үзээд за тэгээд нөгөө захиргааны эргийн шүүгс хүчингүй болгосон байдаг. За тэгээд ажил олгогч маань бас энэ нөгөө өөр тайлбарууд хэлдэг нь одоо энэ ажил олгогч байгууллага нь болохоор төсөвт байгууллага. За тэгээд бид нар ингээд төсвийн мөнгийг хамаагүй зарцуулж болохгүй одоо энэ хохирчийн нөхөн төлбөрөг өгөх ч гэдэм үү ийм зорилтоор төсвийн мөнгийг бид нар хамаагүй зарж болохгүй гэж нэг үндэслэл хэлдэг. За тэрнээс гадна тэр одоо нас барсан талигаач нь өөрөө ингээд тухайн одоо аймаг орон нутгийнхаа эмнэлгийн төвүүдэд юм үзүүлж исэн юм лавлахаанууд авагддаг. За тэгээд ерөнхийдөө бас өөрөө ерөнхийдөө даралт ихсэх зүрх өвдөх гэх мэтчлийн юм суур өвчтэй хүн. Тэгээд энэ нөгөө үйлдвэр одоо энэ босон осол маань ерөөсөө үйлдвэрлэлийн ослоос болоогүй тэр хүний одоо өөрийнх нь ердийн өвчнөөс улбаатай байсан гэж ерөнхийдөө тайлбарлаад байгаа гэсэн үг. За тэгээд тийм байдлаар бол юуг одоо хэмжлийн шаардлагаас бүхэлдэн татгалцсан байдаг байгаа. За тэгээд захиргааны эргийн анхан шатны шүүхийн шийдвэр бол 2022 онд хүчин төгөлдөр болоод за тэгээд нэг улсын бяцлагчийн шийдвэрийг хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. За анхан шатны шүүхийн хувьд бол нэхэмжлийн шаардлагыг бүхэлдэн хэрэгсэхгүй болгох шийдвэрлсэн. За ингэхдээ юу гэдэг вэ гэхээр одоо нөгөө талигачийн талаар бас товч дурддаг юм байна. За талигаач нь бол тухайн одоо нөгөө орон нутгийнхаа тэр төсөвт байгууллагт 2006 оноос хойш одоо өргөж угсрагчийн багш гэдэг мэргэжлэр ажилладаг байсан байгаа. За тэгээд 2022 онд гэдэг чинь нийт ажилланаас хойш 16 жилийн дараа юм уу тий энэ нөгөө осол бүхий нөхцөл байдал тохиолдсон байдаг. За тэгээд анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг юу болгодог вэ гэхээр урд гарсан захиргааны эргийн шүүхийн анхан шатны шийдвэрийг ерөнхийдөө үндэслэл болгоод тухайн үед бол улсын бяцлагчийн үйлдвэрлэлийн осол гэж үзсэн нөхцөл байдлыг захиргааны эргийн шүүх хүчингүй болгох шийдвэрлсэн байдаг. За тийм учраас бол энэ үйлдвэрлэлийн осол нэгэнд биш учраас одоо үйлдвэрлэлийн осол гэж үзээд нөхөн төлбөр гаргуулах үндэслэлгүй байна гэсэн байдлаар тайлбарладаг. За давзаалт шатны шүүх бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. За тэгээд тайлбарын хувьд бол анхан шатны шүүхтээ ер нь бол 1 жил тайлбар хийсэн байдаг. За хамгийн сонирхолтой нь улсын дэд шүүхэд одоо нэхэмжлэгч маань өмгөөлөгчийн хамтаар ер нь гомдол гаргаа яваад байгаа гэсэн үг. За улсын дэд шүүх энэ маргааныг анхан бол шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэдэг үндслээр авсан. Тэгэхээр та бүхэн эндээс юу харж болох вэ гэхээр анхан болон давзаалгачны шүүх шийдлийн болон хууль хэрэглээний огт зөрүүгүй гэтэл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэдэг үндслээр авсан гэхээр улсын дэд шүүх энэ шүүхийн хууль хэрэглээний зөрүү гэдэг үндслийг одоо тухайн хоёр шатны хууль хэрэглээ юм уу шийдлийн хувьд шийдлийн зөрүүгээр ерөөсөө хязгаарлахгүй байгаа гэсэн үг. За тэгээ нийтлэг нөгөө шүүхийн тогтолцоонд ер хууль хэрэглээний зөрүү гэж харж авсан болов уу. За тэгээд хяналтын шатны шүүхийн шийдлийн эхлэлийг танилцуулах юм бол шийдвэр магадлалд өөрчлөлт оруулаад нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлсэн. За ингэхдээ хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, за тэгээ үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрм, за тэгээд үйлдвэрлэлийн осод хурц хордлогоо шалтгаалсан гэмтлийн статистик үзүүлэлтийг тооцох аргачлал гэсэн одоо хууль тогтоомжийг удирдлага болгосон байдаг. За зарим зохицуултаас нь товч танилцуулах юм бол хөдөлмөрийн хувьд болохоор ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага стандарт хангасан хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр ажилтныг хангах үүрэгтэй гэдэг заалт байдаг. За тэгээ үйлдвэрлэлийн ослыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль дээр юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй ажиллах хүчин зүйлийн үйлчил төртгийг гэдэг. За тэгээ манай маргаан дээр бол яг нөгөө ажлын байрны тодорхойлолтон заасан ч юм уу яг ажил үүрэгтэй холбоогүй нөгөө хонь одоо ачиж ирэх гэдэг юм тийм үүрэг талаар авсан байгааг та бүхэн бас санчаарай. За тэгээд үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмд бол нөгөө тухай бүр одоо үйлдвэрлэлийн ослыг бүртгэх нь яаж бүртгэх үү гэдэг талаар наривчилсан одоо зүйлсийг тусгасан байдаг. За тэрнээс гадна энэ төсөөтөн маргаан дээр одоо хэрэглэгдэх тэр эрх зүйг сурвалж нь болохоор энэ үндэсний статистикийн хорооноос баталсан за үйлдвэрлэлийн осол хурц хордлогоо шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал гэдэг байт юм лээ. За энэ аргачлал ерөнхийдөө дандаа тийм одоо гэмтлүүдийг ингээд дурдсан байт юм лээ. Жишээ нь одоо ингээд гадны хүчин зүйлийн үйлчлэлтэй гэмтэл учирч болно, эсвэл юмн цогсноос орж гэмтэл учирч болно, өндрөөс унж болно гэдэг ер нь ямар байдлаар гэмтэх боломжтой вэ гэдгийг дурдсан байт юм лээ.
За манай нөгөө тохиолдолд талигаач маань болохоор хүчтэй эд зүйл одоо өргөхдөө хүчилсэн ийм үйлдэл хийсний улмаас үйлдвэрлэлийн осол үүсэж болно гэдэг шалтгаанд хамаарч байгаа. За тэгээд улсын дэжүүх одоо анхан болон давзаалгачдын шүүхийн шийдвэрийг ингээд шууд 180 градус эргүүлсэн байгаа. За энэ дээр бол бас дэлгэрэнгүй тайлбар хийдгээ. За тэгээд яг хэргийн баримт зохиогчдын тайлбараас үзэхэд бол нөгөө талигаач манай удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу одоо хоныг малчнаас авчирхаар яваад за тэгээд хоноо нөгөө хөлдөж аваад машинд ингээ ачих явцдаа тархинд нь цус харваад за тэгээд төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдал гэдэг оншоор насарсан мөлий. За энэ дээр бол ерөөсөө талууд марахгүй байгаа. Талууд юун дээр маргаж байгаа вэ гэхээр ингэж нас барсан өөрөө үйлдвэрлэлийн осол мөн үү? За цаашлаад хэрэг үйлдвэрлэлийн осол мөн юм бол нөхөө олгор үүрэгтэй юу гэдэг дээр талууд маргаад байгаа. За анхан болон давзаалгачдын шүүх одоо энэ нэхэмжлийн шаардлага хүчингү болсон үндслийг харвал өмнө нь одоо захиргааны эргийн анхан шатны шүүгээр 2022 онд шийдвэрлэгдэжсэн одоо шийдвэрийг одоо нөгөө шийдвэрийнхээ үндслэл болгож анхан болон давзаалгачдын шүүх хэрэгэлсэн байдаг. За энэнийг болохоор улсын дэд шүүхт өгнөхтэй. За энэхүү одоо өмнө гарсан шийдвэрийг үндслэл болгож энэ маргааныг шийдвэрлсэн нь өөрөө хууль ёсны бууд үндслэлт бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үздэг. За тэгээд яагаад вэ гэсэн чи одоо тэр өмнөх захиргааны эргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг ерөнхийдөө улсын дэд шүүх няцааж байгаа. За тодруулбал тухайн үеийн захиргааны эргийн шүүх хуралдаан дээр бол одоо нэхэмжлэх тал нь бол нөгөө ажил олгогч байсан гэсэн үг. За хариуцагч тал нь бол нөгөө улсын мэргэжлийн ялтай улсын байцаагч байсан гэсэн үг. За тэгээд улсын байцаагчийн шийдвэр хүчингү болохоор маргаж исэн. За тухайн маргаанд бол энэ нас барсан хүний маань гэр бүлч гэдэг юм уу хүмүүс огт нөгөө гурвдаж итгээд оролцоогүй. Ер нь одоо их ашиг нь тодорхой хэмжээнд ингээ хөндөгдөж байгаа хэрнээ тухайн маргаанд ер нь ямар ч байдлаар тайлбар мэдээлэл өгөөгүй байт юм лээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ нөгөө хохирогчийн оролцоогүйгээр тухайн шийдвэр гарч исэн. Тэгээ хохирогч талын нөгөө одоо тайлбар үндслэлийг огт сонсож байгаагүй шийдвэр гаргасан байдаг. За тэгээд ийхүү одоо ашиг сонирхолд хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулаагүй шийдвэрлсэн тэр захиргааны эргийн анхан шатны шүүхийн шийдвэр бол зарчмын үед бол иргэний эрхийн шийдвэрлэх тухай хууль заасан зарчимд нийцээгүй. За тэгээд өөрөөр хэлбэл хохирогчийг одоо нөгөө үйлдвэрлэлийн осол мөн гэдэг талаар маргах юм боломж олгоогүй байдаг. Тийм учраас энэ шийдвэр нь өөрөө одоо дараагийн шүүхийн шийдвэрийн үндслэл болохгүй гэж ерөнхийдөө үздэг байгаа гэсэн үг. За тэгээд тийм учраас анхан болон давзаалгачдын шүүх зөвхөн өмнөх шийдвэрийг гичлэх биш харин энэ осол маань өөрөө үйлдвэрлэлийн осол мөн байсан юм уу үгүй мүү гэдгийг өөрсдөө ахиад одоо цуглаж байгаа нотлох баримт талуудын тайлбар мэдээлэл дээр үндэслээд хууль хэрэглээний тайлбар хийх замаар өөрсдөө дүгнэх үүрэгтэй гэж үзэж байгаа. За тэгээ энэ дээр улсын дэд шүүх тайлбар хийхдээ за хэдийгээр энэ ажлын байрны тодорхойлолт заагаагүй ажлын байран дээр болоогүй осол боловч тухайн талигаач маань удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж явсан. За тийм учраас энэ маань өөрөө үйлдвэрлэлийн осол мөн ягаад гэвэл нэг ажил олгогч маань аюулгүй ажлын байрны орчноор хангах үүрэгтэй. За тэнгууд үйлдвэрлэлийн осол мөн гэж үзээд за үйлдвэрлэлийн осол нэгэнт мөн болж байгаа учраас хөдөлмөрийн үйл заасны дагуу хүн төлбөрийг олох үүрэгтэй гэж ингэж шийдвэрлсэн байдаг. За ингээд ерөнхийдөө үндсэн шийдвэр маань тусгарлаж байна. Вау. Надаа хамгийн амар сонирхолтой хэсэг нь тэр дэд шүүхийн тайлбар донд байгаа анхан болон давзаалгачдын шүүх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шууд үндэслэл болгоод шийдвэрлэж байгаа нь одоо учир дутагдaltaй гэж хэлж байгаа тайлбар бүр амар сонирхолтой байлаа. Энд чинь нэг альч процесс дээр байдаг одоо нэг зохицуулалт тий өмнө үүнтэй холбоотой зүйл одоо өөр шүүхээр шийдвэрлэгдсэн байх юм бол эн чинь бүр хэмжлэлийг ивэн хүлээж авахаас татгалзсан үндэслэл болдог. Тэгээд өмнө шүүх тогтоосон үйл баримтыг дахиж нотлохгүй гэдэг ч юу зохицуулалт явдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо тэр зохицуултуудыг бид нэр дахиад нэг өөр өнцгөөс харж штт тий. Тэгвэл тэр ишлээд байгаа юунууд чинь үнэхээр одоо юу гэдэг үндэслэл бүхий мөн үү гэдгийг тий яг эргээд амар хосолтой юм шиг хэрнээ. Эргээд яагаад ингэж өөр шүүхийн шийдвэрийг шууд үгүйсгэхээр юм хийж байна гэж нэг талаас харж болохоор юм шиг хэрнээ. Яг энэ кейсийн тухайд ярих юм бол яалтчгүй одоо захиргааны шүүхтэр одоо энэ маргаагч тал бол тий ашиг сонирхол нь яг гол хөндөгдөж байгаа тал бол оролцоогүй учраас бид нар хүлээж аваагүй шүү гэдэг тайлбар бол бас хүлэн зөвшөөрөгдөхүй юм шиг санагдлаа сүүлд. Айгуу сонирхолтой маргаан маань. Тэгээд эргээд бас одоо юу гэдэг юм албан байгууллагууд маань ч тэр одоо
ажилтнууд маань ч тэр үүн дээрээс анхаарах шаардлагатай л болж байна. Хичнээн ажлын байрны тодорхойлолтод байхгүй ч гэсэн тухайн хүн ажлын цагаараа одоо удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд явж байгаа хэвцээ ямар нэг одоо осол гэмтэл авч байгаа бол энэ үйлдвэрлэлийн осол гэмтэл гэдэгт орохоор байна гэдгийг бас нэг мэдээд авчвал те ажил олгогч талдааш тэр ажилтны талдааш тэр аягүй чухал зүйл болж байгааг харлаа. Маш сонирхолтой маргаан байна. Одоо нөгөө өмнө шүүхийн шийдвэр гарсан гэдэг нь тэр шүүхийн шийдвэр одоо эргэлзээгүй үнэн гэж бас үзэхгүй. Тухайн шийдвэр гарахтаа бас те ямар талуудыг оролцуулсан байна, тухайд оролцохдоо талууд ямар мэдээлэл баримтыг өгсөн байна гэдгийг чухал гэж харагдаж байгаа тий. Тийм. Тэгэд эн чин дээч хүүхээс ийм тайлбар хийчихэж байгаа болохоор бас дараагийн одоо юу гэдгийг төстэй өөр шүүхтэр шийдвэрлэгдсэн зүйлийг өөр юун дээр авчирч татж байгаа маргаанууд дээр бас нэг юм дараагийн түвшний одоо юу влээ гэдэг юмыг бас шалгах шаардлага үүсэж байгаа шүү дээ. Зүгээр л шүүх ингэ шийдсэн учраас энэ маргааны хувьд ч гэсэн энэ бол ийм гэсэн үг юм аа гэхээсээ гадна ер нь тэр шийдвэр чинь бас тодорхой хэмжээнд яг оролцогчтой эрхийг хангасан байсан юм уу өнтер гэдэг юмыг нь бас давхар шалгах шаардлага үүсэж байна гэж харлаа. Тэгээд нөгөө одоо мегагийн хэлснээр нөгөө аль талдаа юм анхаарах юмтай шийдвэр гээд байгаа шүү тий. Тэгэхээр нөгөө ажил олгогчоос ч гэсэн ажилтнаа нэг янз бүрийн үүрэг даалгавар өгөхдөө бас ингээд маш анхааралтай өгөхгүй бол одоо энэ саяных бол ингээд тийм маш айхтар үр дагавар хүрчнэ гэж одоо хүн бодохооргүй тий. Хонь аваад ир гэсэн тэнгууд ингээд хүн нас барах хэмжээний үр дагавар төржиж байгаа нь айгүй аюултай. Тэгээ нөгөө талаас практикт хүмүүс бас нөгөө үйлдвэр осол ер нь айгүй түгээмэл байдаг юм шиг байна. Одоо ингээд хүмүүс зүгээр ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ч юм уу зүгээр нэг одоо трактораар нэг юм хийгээд ирээгингүүд ингээл гараа аваа хийдэг ч юм уу. Тэнгүүд миний сонсноор хүмүүс бас нөгөө одоо хууль эрх зүйн мэдлэг дор байгаагаасаа болоод одоо хангалттай мэдлэхгүй байгаагаасаа болоод амар том сөрөг үр дагавар эрүүл мэндэд нь учирсан байхад охирлоо ерөөс авч чаддгүй. Тэрийг яаж авахаа мэддгүй ч юм уу тийм юм бас айгүйх байдаг гэж сонссон. Тэгэхээр нэг талаасаа тэрийгээ бас мэдэх ёстой байх. Нөгөө талаас ажил олгогч талаас ч гэсэн одоо хамаагүй ингээд үүрэг даалгавар өгөхдөө бас давхар ингээд дандаа энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйг бол бодож явах хэрэгтэй юм байна гэж харагдаж байгаа тийм. За ингээд энэ удаагийн дугаар өндөрлүүлгүй. За тий энэ удаагийн дугаар маань өндөрлж чинь тий энэ дугаар маань 2025 оны сүүлийн дугаар болон та бүхэнд хүрч байгаа. Тэгээд та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Мөн 2026 онд бүгдээрээ юу гэдэг лээ гоё аз жаргалтай эрүүл амжилт бүтээлээр дүүрэн тэмжил болох болтугай гэж хүсье. За тэгээд энэ үрээд дуусч байна манай өнөөдрийн дугаар. За баярлалаа.